За та бүгдийн өнөөдрийн мэндийг ирээ. Крипто зах зээл дээр өчигдрөөс хойш нэлээд шуугаатай хаш уналттай байна. За энэ юунаас шалтгаалсан гэхээр BitMEX биржтэй холбоотой мэдээлэлүүд энэ хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан байна. За хаш ямар хаштай байсан гэхээр өчигдөр бол 10,920 байсан. Гэтэл энэ BitMEX биржийн мэдээлэл гарснаас хойш ингээд унаад яг одоогийн байдлаар 10,498 доллартай байна. Өнөөдрийн доотлын хаш нь бол 10,386 дээр хүрсэн байна. За энэ бол мэдээж BitMEX биржтэй холбоотой. За BitMEX биржийг бол 5 одоо байгууллага үүсгэн байгуулсан байдаг. Үүний гол одоо тоглогч нь Артур Хейс гэдэг хар арьстай залуу байна. Нэлээд хөрөнгөлөг бас одоо BitMEX бирж дээр шорт арилжаа хийгдээд, лонг арилжаа хийгээд хүмүүс алдахад бол өөрийн сошиал суугаараа одоо улаацсан бараг таныг шорт лонг чинь liquidation хийшүүг зарлж байгаад одоо хэдэн зуун сая доллараар авдаг юм байгаа. За энэ бас Coin Telegraph дээр гарсан байна. За энэ 18 онд бол энэ CNBC зурагтд бол ярьцлага өгчсэн байгаа. За энийг өдөрөө жоохон сонсчээ. On the stock by stock is really, I think there are people that are out there doing that, but I think the best way to do it is look at the people that are changing the landscape on the inside. All right, let's bring in Arthur Hayes, the co-founder and CEO of BitMEX, the Bitcoin Mercantile Exchange, which is the largest crypto trading exchange by volume. In a former life, by the way, he was a top trader for Citigroup. So, Arthur, it's great to get your analysis here on the subject. Welcome to the show. So tell us a little bit about And if you will, I think the price is going to go up in the next 10 minutes. Let me post a little trade. If I hit it, great. I made 100% ROE. If I don't, I just lose my initial margin. So it's limited liability from the perspective of the trader. So unlike, you go short XIV and you get carried out and you got to sell your house to go down. Crypto traders love. За энэ бол нэлээд томоохон бирж байгаа. Сешелийн харал дээр бүртгэлтэй Хонконгт байралтай BitMEX бирж байдаг. 14-нд байгуулагдсан. За ингээд Хонконгийн Cheng Hong Center гэдэг энэ баг 68 давхар байшингийн 45 дугаар давхрын тэр чигт нь одоо түрээсэлж үйл ажиллагаагаа явуулдаг байна. Одоо тэр давхрын сарын түрээсийн төлбөр нь баг 600 мянган доллар. Тэгэхээр эндээс харахад бол хичнээн чадaltaй хичнээн хөрөнгөлөг одоо бирж гэдэг нь харагдаж байгаа. Бараг 996 тэрбум долларын одоо 18 онд гүйлгээ хийжсэн байгаа. За ингээд Америкийн одоо барааны фьючерс арилжааны комс дуудагдсан. Энэ комс бол товарын биржийн хууль зөв явж байгаа үгүй гэдгийг шалгадаг юм байгууллага байна. За энэ дээр нөгөө үүсгэн байгуулагчид бол бичигдсэн байна. Артур Хейс, Бендело, Samuel Reed гэдэг. За энэ 5 байгууллагт нь бол ихэнд нь бол HDR Global Trading Limited гэдэг энэ үндсэн байгууллагын бүртгэл хийсэн байгууллага гэдэг. Ингээд бусад 5 байгууллага ингээд байж байгаа. Эднээс бол одоо дуудагдаад энэ мөнгө угааж байгаа гэдэг зүйл ингээд буруутгагдаж дуудагдж байгаа. За тэгээд BitMEX болохоор ингээд 11 тэрбум долларын жишээ нь арилжаа гэхэд бол зөвхөн шимтгэлт нь 1 тэрбум доллар ингээд болсон. За KYC бүртгэл энэ товарын биржийн хяналтын байгууллагын дөрвийг зөрчсөн гэсэн юм үндслээр дуудагдсан. За үүнээс болоод энэ биржүүд дээр ингээд хайшрал унж байгаа. За мөн нөгөө нэг нөлөөлж байгаа зүйл нь бол энэ KuCoin бирж бол Bitcoin юм бол 150 сая долларын хөрөнгө хакерт болсон бирж дээрээс алдсан гэж байна. Гэвч KuCoin тэр дор одоо мэдээлэл цацсан. Эслийн сангаас бол энэ KuCoin бирж дээр дастаа хүмүүсийн хэрвээ алдагдсан бол хөрөнгийн нөхөж өгнө айх зүйл байхгүй гэж байна. За албан бус мэдээлэлээр бол бараг 280 сая долларын хөрөнгө алдагдсан байна. Тийм мэдээлэл сүүлийн үед явж байгаа. За одоо ханшин энэ KuCoin дээр 10,498 яг одоо. За Binance дээр бүгдээр харъя. 10,502 тоо. За BitMEX дээр хэд мэдээж
доогор байх хэрэгтэй. Яагаад гэвэл энэ хүмүүс бол аль болох түргэн зарж эндээс биткойн авахыг оролдож байгаа. За ямар учиртай гэхээр энэ BitMEX гэжлээ бид зөвхөн биткойноор депозит юм уу орлого хийж болдог. Гарахтаа зөвхөн биткойноор гаргав. Энэ дотроо бол харин өөр бусад криптовалюттай арилжаа хийх юм боломжтой бийж байгаа. За энэ Артур Хейсийн одоо платформ нь бол одоо энэ дээр 14 он байгуулагдсан. Ингээд 2-оос 10 хүмүүс ажиллаж байгаа юм нэг. За энэ платформ. Тэгэхээр ямар их зардал багтаа, ямар их ашигтай байгуулсан гэдэг ингээд харагдаж байна. Тэгээд нөхөр энэ хар арстай залуу ерөнхийдөө өөрөө сошиал сувгаар ил тод ярьдаг. Liquidation price дорох юм уу, long short хийж байгаа хүмүүс бол одоо баг хохин гэдэг ингээд ярьж байгаа. Хэдэн зуун сая доллар хүмүүсийн мөнгийг үлдээд одоо liquidation price-ыг устгах ханшин норход ингээд үлдэж алдаад л хүлээдэг. Энийг ил тод ярьдаг юм байгаад байна. За тийм учраас та бүгд энэ арилжаанд оролцохдоо нэлээд боломжтой бас мэдээллүүдийг аваад зөв түн шинжилгээ хийгээд өөрийнхөө криптовалютыг арилжих, хадгалах, зарах, ямар хослолоор солих гэдгийг шийдэх нь зүйтэй шүү. Тэгээд бидний энэ мэдээллийг бас та бүгд аваад дүгнэлт хийгээрэй гэж бодож байна. За энэ дээр futures арилжаан дээр бас биднээс сануулах нэг зүйл байгаа. Энд бол гэп хүссэн байдаг. 9700-аас 9900-ийн хооронд. За наривчлаад харуулъя. 9710-аас 9915 дээр. За энд орж ирээд бол энэ уулт үзүүлээд хаагдаагүй. Хэрвээ одоо яг энэ муу мэдээнүүд яваад ерөнхийдөө бас хөрөнгөний зах зээлийн төлөв байдал жоохон эвгүй байгааг та бүгд мэдж байгаа. Америкийн нэгдсэн улсууд 2.2 тэрбум долларыг дахиж нард дэргэдээр өгнө одоо дэмжих маягаар гэж ярьж байгаа. Ер нь бол хараас хойш ингээд хаш унаад хөрөнгө сараас хойш дэше жоохон өндийсэн. Хөрөнгөний зах зээл ч гэсэн бас жоохон өндийжсэн боловч сүүлийн үед ингээд уналттай байна. За яг энэ муу мэдээнүүд давхцаад ингээд унах юм бол хаш BitMEX-ийн үзэж байгаа 9300 400 орж ирнэ. Цаашаа үргэлжлүүлвэл энэ 8000 лурч орох юм эсэлтэй байгаа учраас та бүгд бас арилжаа хэрэгтэй нэлээ боломжтой байгаа гэж анхааруулж байна. За бид бол мэдээллийг өөрсдийн YouTube болон Facebook хаягаар өгдөг сошиал сувг. Та бүгд тэгээд BitMEX-ийн өчиг мэдээллийг дэмжүүл. Манай энэ сувгуудыг лайк, дарга, шеэрлэх ингээд зүйлийг хийгээрэй гэж хүсэж байна. За DeFi төслийгээ төгсгөх нь харчиг гэдтэй байна. 10,890 сая долларын хөрөнгө оруулалт байссан DeFi төслүүдээр. За энэний 19.86% буюу 20% Uniswap эзэлж байгаа. За мөнгөнд үгээрээ 2,160 сая доллартай тэнцүү хөрөнгө Uniswap төсөл дээр байршсан байна. За ингээд та бүгдэд анхаарал тавьсан баярлалаа. Баярлалаа.